Хүүхэлдэйн киноны эцэг Алдарт Уолт Диснейн түүх. Алдарт Уолт Дисней хүүхэлдэйн киног үзэж үсээгүй хүн ховор байх. Бидний хүүхэд насны хамаг сайхан дурсамж тэдгээр кинонуудтай холбоотой байдаг. Эдүгээ 8 настай болчраас 80 настай буурал хүртэл Уолт Дисней хүүхэлдэйн кинонуудад дуртай. Диснейленд нь бараг хүүхэд бүрийн мөрөөдлийн газар гэж хэлж болно. Харин дэлхийд нэрээ түгээсэн хүүхэлдэйн киноны эцэг эгддэг түүнийг алдрын тавцанд хэрхэн хүрсэн тухай тэр бүр мэддэггүй. Америкийн нэгдсэн улсын хүүхэлдэйн киноны зураач, продюсер, найруулагч, зохиолч, дуу оруулагч, бизнесмен Уолт Дисней Америкийн нэгдсэн улсын Иллиной мужи улсын Чикаго хотод Union Pacific төмөр замын байгууллагын ажилтан Элиас Дисней хүү болон төржээ. Түүний эцэг 1888 онд их Флоридагийн гэр бүл болсон байна. Тэдний гэр бүл Калифорни мужаас нүүн суурин ажил хийхээр Канзас хот руу шилжсэн бөгөөд дараа нь ажлын шугамаар Чикагод нүүн сууршаад байв. Уолт Дисней энэ гэр бүлийн 4 дахь хүүхэд байсан юм. Түүнийг 1901 оны 12 дугаар сарын 5-нд Америкийн нэгдсэн улсад төрсөн гэдэгч нотлох баримт тун ховор. Уолтыг Чикагогийн тэрэг бүргэн чөлөөний 1249 дугаар гудамжинд 1901 оны 12 дугаар сарын 5-нд мэндэлсэн гэх цорын ганц гэрчлэгийг төрсөн их Флора Дисней нь 1902 оны 6 дугаар сарын 8-нд өгсөн байдаг. Гэхдээ Дисней Америкийн нэгдсэн улсад бус Испаний Мохакар хэмээх жижигхэн хотод төрсөн гэсэн таамаглал байдаг. Энэхүү таамаглалаар Дисней нь Изабель Самаран хэмээх бүсгэн хүү бөгөөд Изабель бүсгийн нутгийн эмч Хинес Карелогийн үйлчлэгчээр ажиллаж байгаад 1901 онд эцэггүй хүүхэд төрүүлжээ. Хүмүүс хүүгийн эцгийг нутгийн эмч Хинес Карело гэж байсан ч тэрээр хууль бус хүүхдээ хүлээн зөвшөөрөхөөс татгалцсан байна. Хөөрхий ганц бие их жижигхэн хотод амьдрахын аргагүй болсон тул Хосе Самаро нэртэй хүүгээ аваад Америкийн нэгдсэн улсын Чикаго хот руу цагаачлжээ. Гэвч Америкт ирээд амьдрал нь төдийлөн дээрдэггүй учраас Изабель бүсгүй хөршийнхөө Элиас Флора Дисней нарт хүүгээ өрчлүүлсэн байна. 1902 онд тэд Хосе хүүг өргөж аваад Уолтер Элиас Дисней хэмээн нэрлэжээ. Хожим нь буюу 1940 онд Америкийн нэгдсэн улс улсынхаа шүтэн болсон энэ хүнийг Испани гаралтай гэдгийг нууцлахаар Мохакар хот руу холбооны мөрдөх товчооны ажилтнуудаа илгээж архивоос нь Хосе Самаро хүүгийн тухай бүх баримтыг хулгайлуулсан. Өдгөө холбооны мөрдөх товчооны архивд хадгалагдж байгаа Дисней хэрэг төрийн нууцад хамаардаг хэмээх цоо яриа байдаг. Уолт хүүгийн хувьд хүүхэд нас нь гэж бараг байсангүй. 1906 онд түүнийг 4 настай байхад тэднийх Миссури мужи руу нүүн газар тариалан эрхлэх болсон тул бага насны ихэнх цагаа тэнд өнгөрөөжээ. Тариалангийн талбайд дэрэгдэх төмөр замаар дахин өнгөрөх галт тэрэгний дунд бяцхан Уолт 9 настайгаас л үүрийн 3 цагт босож өглөөний сонинуудыг захиалагчдад хүргэх ажилд ахроёдо тусалдаг байв. 10 хэдтэйдээ сурахын хажуугаар 2 газар цагийн ажил хийдэг байжээ. Ямар ч нэр алдаргүй байхдаа тэрээр өглөө сэрэнгүүт нүдээ санаад Холливуудын хамгийн сайн кино найруулагч болсон өөрийнхөө дүр төрхийг нүдэндээ харагдтал төсөөлдөг байлаа. Тэрээр багасаа л зураг зурх дуртай байв. Гэвч хүүгийн гэр бүл харандаа цаас авах ч мөнгөгүй байсан учраас 4 настайгаасаа давирхан модолоод гэрийнхээ ханан дээр байшин зурдаг болжээ. 3 жилийн дараа гэхэд хүү зурсан зургаа хөршүүдтэй зардаг болов. Түүний зурсан зургийг хожим 40 жилийн дараа хөршүүд нь дуудлага худалдаагаар өнөр худалдаалж эхэлсэн гэдэг. Уолтын эцэг зураачдыг ажилгүй ирээдүггүй хүмүүс гэж үздэг байлаа. Тиймээс тэр хүүгээ дэмийзүүлд цаг үрлээ хэмээн хатуу шийдэгдэг байжээ. Уолтод хүүхэлдэйн кино бүтээх хүсэл бүр багаас нь байсан бөгөөд тэрээр 12 настайгаасаа зураг сэтгүүлийн баатруудыг зурдаг байв. Зурсан зургуудаа олон сэтгүүлийн газар руу илгээсэн боловч татгалцсан хариу авч байлаа. Ингээд ахлах сургуульд суралцахдаа сургуулийн сонины шог зураач болж улмаар нэгэн сонины газарт зураачаар ажилд орсон хэдий ч удалгүй ажилдаа тохирохгүй гэсэн шалтгаанаар халагджээ. Хар багасаа зовлон үдсэн Уолт Дисней 1918 онд 16 наснда цэрэгт мартахор сургуулиасаа гарсан байна. Гэвч түүний цэрэг татагдах нас болоогүй учраас айрам хүлээн аваагүй гэдэг. Цэрэг татагдаж чадаагүй Уолт Дисней найзын хамт улаан загалмай нийгэмлэгт элсэг шийдвэр гарган хилийн чанд руу гарчээ. Үүний дараа тэрээр дэлхийн 1-р дайны үед Францад 1 жил байв. Энэ хугацаанд залуу Дисней эмнэлгийн түргэн тусламжийн машины жолоочоор ажиллаж байгаад 1919 онд Санзас Ситид иргэн ирж худалдааны студийн уран сайхны даргаар ажилд оржээ. Тэр студийн санхүүгийн даргаар түүний ах Рой Дисней ажиллаж байлаа. Рой Уолтоос 9 насаар ахч тэд бие биеэ маш сайн ойлгодог байв. Уолт Дисней зөвхөн өөрийн хүч чармайлтаар л түүхээ бүтээсэн тухай ярих нь утгагүй.
Түүнд дамжилт олоход амар хялбар байгаагүй юм. 1923 онд Уолт өөрийн ах Роин хамт Калифорнид амьдрахаар иржээ. Кино үйлдвэрт ажил олдохгүй байсан тул тэрээр ахтайгаа хамтран 1923 оны 10 дугаар сарын 16-нд өөрийн хүүхэлдэйн киноны Disney нэртэй студи байгуулжээ. Тэд байгаа мөнгөө нийлүүлж $300 цуглуулад нагц ахыхаа гаражинд студи нэв. Мөн хуучин камер худалдан авч түүгээрээ 2 минутын зар сурталчилгааны кино хийж эхэлжээ. Disney-ийн эхний төслүүд нь 1924 онд бүтээгдсэн Алиса, 1927 онд бүтээгдсэн Освальд Туулах 2 хэмээх богино хэмжээний кинонууд байсан боловч эзэндээ алдар нэрч арилжаа 8-ны 1 их ашиг орлогч авчирсангүй. Эдгээр киногоо тэд орон нутгийн кино театруудад гаргадаг байснаа Холливуудад илүү ойртохын тулд студио Лос Анжелес руу нүүлгсэн байна. Disney киноны техникийн хөгжлийн нөлөөгөөр хүүхэлдэйн баатруудаа дуу хөгжим өнгө оруулж эхлэв. Дуутай өнгөтэй жижигхэн хэсгийг гаргахад дарга жүжигчин, дууны оператор, кино зохиолч, хөгжмийн редактор зэрэг олон хүн шаардлагатай байлаа. Гэсэн хэдий ч Уолт Ройнер эдгээрийг хоёулахна амжуулдаг байсан юм. 1927 онд ах トゥ хоёрын Освальд Туулах 2 хүүхэлдэйн киног дэлгэцнээ гаргахыг хоригложээ. Үүний улмаас Уолт дахин шинэ дүр бүтээх хэрэгтэй болов. Ийхүү Уолт Disney шинэ хүүхэлдэйн киноных нь гол баатар болох хөгжилтэй эрч хүчтэй шингэн дууд бяцхан Мортимер хэмээх хулгайныг бодож халаад түүнийг Микки хэмээн нэрлэж хурдан онгоц хэмээх хүүхэлдэйн киногоо гаргажээ. Гэвч тухайн үед дуутай уран сайхны кино гарч тэдний зах зээлийг болов. Харин Уолт Disney-ийн студ энэ үеэр Америк нэгдсэн улсын засгийн газраас сургалтын кино бүтээх гэрээ хүлээн авсан нь асар их ашиг авчирчээ. 1928 онд бүх зүйл сайн сайхан болж өөрчлөгдөв. Ах トゥ хоёр эрч хүчтэй хулган бүтээх санаандаа эргэн оров. Ийхүү 1928 онд тэд удаан хугацааны турш ажилласны эцэст Виллийн хөлөг онгоц хэмээх богино хэмжээний хүүхэлдэйн кино бүтээжээ. Энэ нь хөлгийн бүхийгийн гадаа өөрийн завинд аж төрдөг бяцхан хулганы тухай 7 минутын хүүхэлдэйн кино юм. Хөлгийн ахмад нь бяцхан хулганд бөгөөд Мортимер нэрээс олж Микки Маус болов. Микки Маусыг анхандаа Мортимер Маус хэмээн хоочилдог байсан юм. Миккиг хэд хэдэн янз байдлаар хамар нь бүрийнхээ чихэн дэлтгэр дуграг нүдтэй гих мэтээр зурж утсан байна. Гол баатраа ийм дуграг хэлбэрийн дүрслэлээр харуулдаг нь Disney-ийн үндсэн хэв маяг билээ. Сонирхолтой Микки Маус хэмээх нэрийг Уолт Disney-ийн гэргий Лилиан Баунс өгсөн гэдэг. Лили тэр үед Мортимер хэмээх үг дэндүү сүртэй сонсогдож байна хэмээн үзэж байсан бөгөөд амьдралдаа анх удаа Вилли хөлөг онгоц хэмээх кинонд дуу оруулсан юм. Энэ кино Уолт Disney компани хөгжин цэцэглэж эхлэхийн үндэс болжээ. Disney-ийн студ дөнгөж хөл дээрээ босч явах үед Лилиан Уолтын туслахаар ажилладаг байв. Тэрээр дарагдаад уралснаас болоод Уолтод хамаг цалингаа зээлүүлдэг байв. Ингэж явсаар Уолт Disney түүнд маш их хүртэ болж улмаар гэрэлжээ. Энэ талаараа Уолт би түүнд хэтэрхий хүртэ байсан учраас суусан гэдэг байв. Уолт Disney эхнэртэй харгас ханддаг байсан гэх нь би. Тэрээр эхнэрээ доромжилж байнга гар хүрдэг байснаас болж хөөрхий гэргийн 2 чудаа үр зулбсан юм. Хамгийн сүүлд Лилианыг охин төрүүлж тэд дахин нэг хүүхэд асрамжийн газраас үрчилж авсан байна. Уолт хүүхдэд хайргүй байсан гэдэг. Тэгсэн хэрнээ олны өмнө үлгэр жишээ эцэг болж харагдана. 1933 онд Parents сэтгүүлээс Америкийн өсвөр үеийнхнийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийнхээ төлөө шагнал авсан түүхтэй. Виллийн хөлөг онгоц киноны дараа бас нэг бүтээл гарч нийтийн хүртэл болсон нь Галзуурсан нисэх онгоц хэмээх кино байлаа. Тэнд Микки Маус аль хэдийнэ нисэх онгоцны бүхэгт заларсан байдаг. Үүний ачаар бяцхан хулган маш их алдарсан болж хувирв. Түүний зэрэгцээ Disney нэр хүнд ч өсөн нэмэгдэж 1930-ад онд дэлхийн дахинд нэрээ гаргаж эхэлсэн юм. Энэхүү брендийн хувьд 1937 он гол эргэлтийн үе нь байлаа. Энэ жил Цасангой ба 7 одог хэмээх бүтээл нь кино театруудын дэлгэцнийг гарч эхлэв. Сэтгүүлчид бүрэн хэмжээний хүүхэлдэйн киноны ирээдүйн талаар асуулт тавьж эхлээд байв. Тэр бүхэл нэг сонин өгүүллийнхээ гарч игт Микки Маусын дүрийг мушгин гуйвуулж ердийн нэг солиод хэмээн бичсэн байжээ. Гэхдээ Уолт Disney хүүхэлдэйн кинонд найдлага тавьж байсан нь зөв болж түүнд баггүй ашиг орлого авчирсан байна. Цасангой ба 7 одод орхнол кино урлагийн сонгодог бүтээлийн тоонд оров. 1940 онд Пиноккио дэлгэцнээ гарснаар амжилтын буухай цааш үргэлжилж уралгүй уран зөгнөд гарснаар уламж их найдвар төрүүлсэн бөгөөд 1942 онд Бэмби үзэгчдийн таашаалыг хамгийн ихэр хүлээсэн юм. Уолт Disney амьтдаа илүү бодит харагдуулахын тулд амьд амьтадтай илүү ойр дотн байж тэжээдэг байсан гэдэг. Хэдийгээр Уолт архичин тамхичин харгас нэгэн байсан гэдэгч үнэхээр уйггүй хөдөлмөрч тууштай, шантрашгүй зантай хүн байв.
Амжилтанд хүрэх замдаа Disney шүүмжлүүлж мөнгөгүйдэл гээд олон бэрхшээлтэй нүүр тулжээ. Тэр бүгдийг шинээр эхлүүлж байсан гэдэг. Бүх амьдралынхаа туршид тэрээр 8 удаа сэтгэл мэдрэлийн хямралд орж, архинд орж тэр ч байтугай амиа хорлохыг хүртэл оролдож байжээ. Гэхдээ энэ их бүтлгүйтлүүд түүнийг дийлээгүй төдийгүй тэрээр зорилгынхаа төлөө ажиллаа үргэлжлүүлсээр байсан юм. Түүний амжилтын нууцыг эр зориг тууштай байдал, сэтгэлийн их тэнхээ өөрийгөө хүндлэлт байсан гэдэг. Disney ах トゥ нарын студийн ажил үйлс ямагт шулуун дартан байгаагүй. Эхний 30 жилд байсгийгээ дамбарч байсан ч Walt байгаа бүхнээ студид хөл дээр нь босгохын төлөө зориулсан юм. 1955 онд Disneyland нэгдэж, уг брэнд өөрөө ач холбогдлоороо киноноос ч илүү үнэлэгдэх болсон байна. Disneyland тэр үедээ дэлхийд анхных нь байсан учраас туршилтын брэнд хэмээсэн шинэ статустай болсон юм. Тиймээс хүмүүс хар цагаан дэлгэцнээс л харсан телевизийн хайртай бааtruудтайгаа нүүр тулан учирч гар хүрэх бололцоотой болжээ. 1955 он бол Disney-гийнхэн хүүхэд багжуулалт зориулсан Mickey Mouse-ийн клуб хэмээх анхны хөтөлбөрийг телевизээр гаргасан тэмдэглэлт жил байлаа. Хэдэн 10 жил Америкчуудыг телевизийн дэлгэцнээс салгаагүй энэ нэвтрүүлэг түүхэнд хүүхэд багжуулалтын хамгийн дуртай үзүүлбэр байсан юм. Тэрээр Disneyland-ыг бүтээхийн тулд байшин мөнгө гээд байгаа бүхнээ зарсан. Тиймээс ч түүнийг Америкчуудын шүтэн хэмээн үздэг билээ. Ах Roy Disney-тэй хамт байгуулсан дэлхийд алдартай Walt Disney компани нь өдгөө жилийн орлого нь 35 тэрбум доллар хүрэх олон улсын корпорац болон хөгжижээ. 2016 оны байдлаар тус корпорац 195 мянга гаруй ажилчинтай, эргэлтийн хөрөнгө нь 56 тэрбум доллар болсон байна. Disney Америкийн кино академийн шагналд 59 удаа нэр дэвшиж, Оскарын 26 шагнал хүртсэн нэр дуран бүтээлч байв. Тэрээр нэг жилд Оскарын 4 шагнал авсан бөгөөд Оскарын хамгийн их шагналтай болон хамгийн олон удаа нэр дэвшсэн амжилтын эзэн болжээ. Үүнээс гадна 7 удаа Эммигийн шагнал хүртсэн байна. Эдүгээ Америк нэгдсэн улс, Япон, Франц, Хятад зэрэг дэлхийн олон оронд түүний нэрээр нэрлэгдсэн Disneyland, Walt Disney дэлхийн амралт 100 цэнгэний хүрээлэн үйл ажиллагаагаа явуулсаар байна. Үүний зэрэгцээ тус компани Ханс Христиан Андерсны Үнсгэлчин, Баригийн Питер Пен, Киллингийн Шугуу ном зэрэг үлгэрээс сэдвүүлсэн сонгодог кинонуудыг дэлгэцнээ гаргасаар байлаа. 1971 онд Walt Disney World компани Флоридад нэгдсэн бөгөөд тэнд хүүхэд багжуулалт зориулсан ёстой л үлгэрийн ертөнцийг байгуулсан байв. Disney энэхүү төвдөө телевизийн болон киноны асар том дэлгэцийн тойронд сүрлэг парк байгуулан сэдвчлэн хуваасан байлаа. Хэсэг болгонд янз бүрийн тоглоомын төхөөрөмж байрлуулж, бас Disney кино бааtruудыг дүрслэн үзүүлсэн байжээ. Харамсалтай нь тэрээр Америк нэгдсэн улсын Флорида муж улсад байгуулагдсан энэхүү Disneyland амралт 100 цэнгэний хүрээлэн байгуулах төслийн нээлт хийхээс хэдхэн жилийн өмнө буюу 1966 оны 12 дугаар сарын 15-нд 65 наснда уушигны хорт хавдрын улмаас насан үүд болжээ. Тэр таалал төгсгөөсөө өмнөхөн миний кинонууд инээж уйлж сураагүй хүмүүст зориулагдсан хэмээн ярьсан байдаг. Мөн Walt Disney нас барахаасаа өмнө нилээд мөнгө төлж цогцсоо хөргөчөнд хадгалуулсан хэмээх цуу яриа бий. Хэрвээ энэ баримт үнэн бол Эрдэмтэд уушигны хорт хавдрыг эмчлэх бэлтгэл гаргаж авсны дараа Walt Disney магадгүй дахин амьлах ч юм билүү. Walt-ыг таалал төгссөний дараа түүний ах Roy Disney ертөнцийг байгуулах бодол санаагаа бүрэн гүйцэлдүүлж, удалгүй 1971 онд мөн таалал төгсжээ. Компани өөрөө ч гэсэн 1970-ад онд л хэдэн сайхан кино хийснээс биш үйл ажиллагаанд тасалдаж байлаа. Paramount Pictures компани ерөнхийлөгч Eisner Disney-ийн эзэнт гүрний тэргүүн болсон 1984 оны хүртэл ийм байдал байв. Тэрээр компани хөрөнгө чинээ зах зээл дээр 3 тэрбумаар үнэлэгдэж байсныг 20 жилийн дотор 80 тэрбум болтол өсгөж чадсан юм. Түүний ийм амжилт нь тэрээр компаниг анхны бүтээлч байдалд хандуулсантай зарим талаар холбоотой юм. Eisner хожим нь нэрд гарсан Лусын охин Аладдин Лирван мөн Pixar компанитай хамтран тоглоомын түүх Ахмад Немогийн нэрэлт гэх зэрэг хүүхэлдэйн киног бүтээсэн билээ. Гэтэл компани хувьцаа эзэмшигчид энэхүү брендийн нэрээр гаргаж буг бүтээгдэхүүнүүдэд туйлын сэтгэл дундуур байлаа. Улмаар Disney корпорац Ахмад Немогийн нэрэлт тоглоомын түүх зэрэг хүүхэлдэйн киног бүтээхэд оролцсон Pixar компаниас харилцаагаа тасалсан нь компани уналтын байдалд оруулахад нөлөөлжээ. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх үеийн эрх мэдлийн хуваарлалтаас болоод хоёр компани удирдлагууд тухайлбал Disney компани захирал Eisner, Pixar компани захирал Steve Jobs нарын хооронд баггүй хэрүүл маргаан гарсан байдаг. Pixar байхгүй бол Disney нэрээдүү бүрэн төгс байж хараахан чадахгүй байлаа. Ингээд 2006 онд Disney Pixar-ыг худалдан авснаар тоглоомын түүх, машинууд зэрэг алдар цувралуудаа гаргажээ. Эдүгээ тус компани дэлхийн хамгийн хүндтэй хэдэн 10 брендийн тоонд багтсан хэвээр л байна.
Учир нь 20 дугаар зууны туршид гагцхүү Disney кино урлах төдийгүй хүүхэд багчуудад зориулсан хөгжөөнд үзүүлбэрт чанарын өөрчлөлт хийх хариуцлагыг хүлээсээр ирсэн билээ. Тиймдээ ч уг брэнд энэ салбарын цорын ганц анхдагч болж чаджээ. 21-р зууны эхээр Disney компани Walt эцгийнхээ хамгийн нандин бөгөөд жолоогүй хүсэл мөрөөдлийн заагийг даван гарчээ. Disney-н дэлгүүр телевизэн суваг, хөлөг онгоц, интернет компани, уран сайхны кинонууд хийж сэдэвчилсэн паркийн цар хүрээг өргөжүүлж буй олон охин кино компаниуд Disney-н тосгон болон спортын багууд хүртэл бий болжээ.